За сайн байцгаана уу. Ивентийн эхлэлийг бол Team Cook тавьсан. За тэгээд яг хамгийн эхлээд мэдээж хэрэг iOS үеийн системийг ярьсан. За хамгийн эхлээд мэдээж хэрэг энэ үеийн системийг Craig Federighi гэдэг миний одоо хайртай ах мэдээж хэрэг ярьдагаараа бол ярьсан. За яг ингээд яг дөнгөж iOS-ийн тухай ярьж эхлэнгүүт яг хамгийн эхэлж юуг нь ярих бол гэсэн маш их хүлээлттэйсэн. Тэгээд шууд lock screen-ийг нь бол ярьж эхэлсэн. Тэгээд эхэндээ яг зүгээр нэг юм эмхтэй хүний зураг яг гарч ирснээр дараа нь ингээд баг багаар ингээд яг холдоод юу юм бэ гэсэн чинь 941 гээд яг lock screen гэдэг цаг гарч ирээд за ийм болж байгаа юм байна гэ. Тэгээд өөрчлөгдөж байгаа байдлуудыг гаргаж ирээд тэгээд за бүр ингэж амар өөрчлөлтөг болж байгаа юм байна шүү дээ. Үнэхээр бас төсөөлснөөс хамаагүй одоо өөрчилж болдог болгож чадсан гэдгээр одоо аюу онцлогтой болж чадсан. Тэгээд notification яг дээрээсээ гарч ирдэг байсан бол одоо ингээд доороосоо гарч ирээд ингээд хуруугаараа хүрэхэд хамаагүй одоо ингээд амархан амар уцаа ингээд амар ингээд оролдоход амар болж байгаа юм билэ. Тэр нь л аюу гоё таалагдсан. За тэгээд дэлгэцээ ингэж олон өөрчлөлт болдог. За тэгээд миний нөгөө голоод байдаг widget-үүд чинь яг lock screen дээр ийм мэдээллийн маягаар ийм жижигхэн ингээ олныг тавьж болдог харагдчихсэн. Энэ нь бол надад бол за баг анх удаа ингээ таалагдсан. За тэгээд яг одоо тэр яг фонтных нь өнгө яг одоо бичгнийх нь фонт бол ингээ өнгөнүүд ингээ сольж болдог болсон байлээ. За тэгээд цаагаартай холбогдолтой lock screen тавьж болдог болсон байлээ. За тэгээд зарим нэг аппликейшнүүд нь яг одоо lock screen дээр яг доотлолт нь ингээд холбогдолтой мэдээллүүдээ спортын мэдээ ч юм уу те одоо онооны эсвэл ингээд захиалсан яг автомашиныхын тухай мэдээллүүд нь яг доор нь гарч ирдэг болсон мэлээ. Тасгал хийсэн бол хэдэн километр гүйсэн гэдэг холбогдолтой мэдээллүүд нь ингээд доороо ингэж гарч ирдэг болсон мэлээ. За тэгээд дуу тоглоулангууд тэр ингээд бүтнээрээ эргэж харагддаг болсон надад аюу гой санагцсан. Фокустай холбогдолтой ингээ хөгжүүлэлт орсон байсан. Яг lock screen хид хидэн ширхгээр ингээ хадгалж болдог болсон. Тэрнтэй холбогдолтойгоор яг тухайн бүрт нь яг ямар яг фокус тавих вэ гэдгийг бол сонгож болдог болсон юм билээ. Одоо нэгэн дээр нь шууд ажил дээр байнагдаг ч юм уу, нөгөөх нь дээр нь болохоор одоо хувийн ажилтаа нэгээд одоо шууд тохируулж тавьж болдог болсон билээ. За дараагийнх нь болохоор мессежтэй холбоотой зүйл дээр бас ингээ нэлээд ажиг 3 үйлдэл бол нэмэгдсэн байсан. За явуулсан мессежээ edit хийж болдог болсон билээ. Ер нь бол хэдийн явуулчихснаа дараа нь ингээ edit хийж болдог болсон билээ. За дараагийн хэлэх юм нь болохоор яг явуулсан мессежээ ингээ буцаага одоо явуулах юм болуулаад үсэнд хийж болдог болсон байлээ. За тэгээ дараагийнх нь болохоор яг ирсэн iMessage нэг хэрэг уншсан байсан бол буцаагаад нэг уншаагүй байдалтайгаар имлүүн ингээ оруулж болдог болсон байлээ. За дараагийнх нь болохоор ингээ диктейшнтэй холбоотой ингээ микрофон ашиглаж байгаа шууд яриа гэдэг өөрийнхөө яриаг бичиж болдог. Тэр нь яг одоо жишээ нь яг бичиж явахдаа шууд яриач юм тэр нь шууд автоматар шууд мэдээд ингээ шууд одоо шууд цуг ингээд ажилтдаг болсон мэлээ. Энэ бол надад нэлээд ажиг санагдсан. За тэгээд live text бол орж ирсэн мэлээ. Энэ нь бол яг энгийн зурагнаас бол ингээд хэдүүл хуулж болдог байсан шүү дээ iOS 15 дээр. Одоо iOS 16 дээр юу гэхээр бичлэгэн дундаасаа ингээд шууд одоо текст ингээд сонгодог болж болдог болсон мэлээ. За тэгээд яг ганц одоо жишээ нь зургийн аппликейшн руугаа шууд одоо текстүүдийг шууд нэг translate default сууж ирдэг аппликейшнээр шууд орчуулж ирдэг бас болсон мэлээ. За тэгээд бас нэг айгүй сонирхолтой санагдсан нь яг ингээд зурган дээр ямар нэгэн объект байх юм бол тэрэн дээрээ ингээд удаан дараад тэрийг яг удаан дарж агаад өөр аппликейшн руу ингээд чирж ингээд тастаж оруулж ирж болдог болсон мэлээ. Энэ нь бол надад бол айгүй одоо гоё санагдсан. За Apple Pay-тэй холбогдолтой хөгжүүлэлт орсон байсан. За одоо жишээ нь яг тухайн үедээ төлөхдөө яг одоо тухайн үедээ төлөхгүй яг дараа нь төлж болдог одоо тийм одоо шинэ зүйл нэмэгдсэн юм байлээ. За тэгээд бас яг найзуудаараа яг одоо хувааж төлж мөлдөг одоо гормод нэмэгдсэн юм байлээ. За тэгээд Apple Maps iOS 15 дээр нэлээд сайн болсон. За тэгээд яг тэр тухайн сайжруулалттай холбогдлолтойгоор одоо дахиад 11 хооронд одоо ингэ нэмэгдэж орж ирсэн юм байлээ. За тэгээд Maps дээр өөр яг юу вэ гэхээр ингээд яг одоо яг тодорхой газар хүрэхдээ яг тэр газрууд дээр яг одоо зогсож дамжиж явна гэдэг тухайн мэдээллийг харж болдог болсон байлээ. За бас ингээд хүүхдтэй холбогдолтой ингээд хүүхд чинь iPhone харьяалж байгаа бол тэр яг хүүхдтэй холбогдолтой аккаунт дээр ямар одоо контентуудыг одоо гаргах вэ, насыг нь хязгаарлах гэдэг зүйлсүүдийг тохиолж болдог болсон байлээ. За family sharing гэдэг холбогдолтой зүйлс дээр өөр зүйл яг ярихад одоо жишээ нь яг өөрийнхөө гар утсан дээр байгаа тодорхой зургуудыг яг дараад яг family share гэдэг зэс рүү нэмэх үү гэж одоо нэмж болдог болсон байлээ. Тэгснээр гэр бүлийн гишүүд дундаа яг өөрсдөө хүссэн яг нэгдэхийг хүссэн зургийг харж болдог болсон байх нэ. За тэгээд яг шууд камераараа зураг дарахтаа шууд тэр сонголтойгоо ингээд асааж болдог болсон байлээ. Тэрийг асаачих юм бол шууд автоматар яг тэр гэр бүлийн яг одоо хуваагдах одоо дундаа яг үзэх яг тэр одоо альбом руу нэмэгдэнэ гэсэн үг юм аа.
За ингээд өөрийнх нь хувийн мэдээлэлтэй холбогдолтой зүйлсийг хэлсэн байсан. Тэрний яг юу гэхээр шууд яг гар утсан дээрх чинь өөрийн чинь тухайн мэдээллийг ашиглаж байгаа аппликейшн бол одоо хүмүүс ч юм уу те өөрийн чинь хувийн мэдээллийг ашиглаж байгаа зүйлсүүдийг шууд зогсоох холбогдолтой нэг тийм үйлдэл бол нэмэгдсэн байлээ. Home гэдэг аппликейшн байдаг. Тэрэн дээр яг одоо жишээ нь ухаалаг одоо гэрийнхэн төхөөрөмжүүдийг холбоотой тэр төхөөрөмжтэй холбогдолтой үйлсүүдийг хийж болдог. За тэрэн дээр бол ингээд нарийн одоо хөгжүүлэлтүүдийг тухай бүрчлэн ингээд яг орж чадсан байлээ. За тэгээ олон газар цуг хамтарч ажиллаж байгаа гэсэн яг мэдээ гарч ирсэн. За тэгээд яг CarPlay гэдэг яг өөрийнхөө яг дэмждэг яг автомашинтай цуг ашигладаг одоо яг ерөнхийн нэг дэлгэцний хэв маяг байдیں۔ Тэрний яг өөрчлөгтөөд одоо яг бүр юм том болоод яг ерөнхийн харагдж байгаа байдал хүрэлж байгаа өөрчлөгдсөн байсан. За тэгээд ер нь бол яг ер нь олон жилийн турш яг нэг ерөнхий байдалтай байсан бол одоо ингээд ер нь бол шал ондоо одоо харагддаг болсон байна. За дараагийнх нь ярьсан зүйл нь яг одоо цагныхны үйлдвэрлэлийн систем ба тэрний яг WatchOS 9 болж таарсан. За тэгээд яг мэдээж яг WatchOS шинжлэхдэх болгонд одоо ингээд шинэ зургнууд бол орж ирдэг. Тэгээд яг янз бүрийн яг нүдэн тусгаар 2 3 гоё зураг бол харагдчихсан. За тэгээд WatchOS тэр ингээд share touch гэж бас нэмэгдсэн байсан. Ингээд яг iPhone дээр байдаг жижиг сайжийг яг чухал үйлдэлүүд ингээд баг ингээд Apple Watch руу ингээд орж эхэлж байгаа байна гэдгийг харсан. За тэгээд дасгал хийхтэй холбогдолтой зүйлс нь юу байсан бэ гэхээр одоо жишээ нь гүйж байгаа юм байлаа гэж бодоход яг зөв байралтай яг гүйж нэг үе те тэрийг нь бас шалгадаг болсон байсан. За тэгээд яг дасгал хийж явахдаа зүрхийн цохилт нийтээс дэдийн орнд байх хэвээр хэрвээ яг зүрхийн цохилтыг заасан хэмжээнээс их эсвэл одоо notification магаар яг таны заасан хэмжээнээс давлаа гэдгийг мэдэгддэг болсон мэлээ. За тэгээд маш олон жилийн хугацаанд одоо хүлээгдэжсэн яг цагтай холбогдолтой яг зөвлөгөө байсан бэ гэхээр яг нэг хэрхэн унтж байгаа одоо мэдээлэл одоо шалгах байдаг байсан. Одоо гүн нойрны одоо хэрвээ яг дөнгөж одоо унтж ийн үү гэсэн нойрны циклүүдийн холбогдолтой мэдээллийг одоо ингээд WatchOS 9 рүү апдейт хийснээр одоо боломжтой болдог болсон байх нэ. За тэгээд унтчих хугацаанд яг зүрхний хэвийн бус хэмнэлтэд яг зүрхийн цохилт ингээд яг үүсэх юм бол тэрийн цаг нь ингээд одоо бэлдэж чаддаг болох нэ WatchOS 9 дээр. За тэгээд дараагийнх нь ярьсан хамгийн том зүйл нь бол M2 чип байсан. Яг M1 чип 20 онд гарсан ингээ 2 жилийн дараа M2 чип бол гарсан. Өмнөх M1 Pro, M1 Max, M1 Ultra чип бүтээ бол харьцуулж харуулсан. За эдний бол яг үзүүлэлтийг нэг үзэхгүй зөвхөн M1-ийг орлож M2 гарч байгаа гэдэг утгаараа гарч байгаа. Түүний төшөл M1 Max, Ultra Pro эдрээс бол илүү үзүүлэлттэй гэсэн бол биш. За тэгээд яг үндсэн 8 core-ийн нэг 4-ний яг үргийг гүйцэтгэх core-ыг үлдсэн 4 болохоор яг энерги зарцуулалтын нэг core байсан. Тэгээд нийт 10 ширхэг одоо core чипүүд гэж гарсан. За тэгээд яг статистикийг нь харахад яг M1-ээс бол ялмгүй илүү гэдгээр яг харагдчихсан. За тэгээ хамгийн супер яг PC дээрх одоо чиптэй харьцуулахад 87%-ийнх нь үүргийг гүйцэтгэж байгаа мөртлөө ердөө 4.1 одоо энергийг ашиглаж байгаа гэдгээр бол гарч исэн. За тэгээд яг M2 чипний яг онцлог яг зүйл нь юу байсан бэ гэхээр яг видеотой холбогдолтой үйлдэл хийдэг одоо яг чипний хэсэг нь одоо илүү сайжирч өгсөн гэдгийг хэлж исэн. За тэгээд секундэд 15.8 тэрлэн ингээ үйлдэл одоо хийдэг гэдгийг хэлж исэн. За тэгээд энэ чип яг ямар MacBook дээр байрлах юм гэсэн дээр шинэ MacBook орж ирсэн. Яг MacBook Air бол шинжлэгдсэн. Загвар нь бол арай өөр болсон. Ер нь жоо дөрвөлжин маягийн. За тэгээд яг нэг 4 хөт гарсан байсан. Starlight, Midnight дээр яг нэмэх нэг өмнөх яг Silver Space Gray яг нэмэгдэд энэ 4 бол орж ирсэн. За тэгээд MagSafe мэдээж орж ирсэн яг нэг Pro дээр яг өмнөх жил одоо орж ирж байсан шүү дээ. Тэрнтэй адилхан одоо MagSafe орж ирсэн. За тэгээд дэлгэцэн Liquid Retina display болоод одоо 25% илүү тод асдаг. За тэгээд инчний хувьд 13.6 инчтэй. За тэгээд урдлын Face ID-ийн яг 18 HD-гээр бол бичдэг гэж гарсан. За тэгээд харанхуй орчинд 2 сайхан сайн дарддаг гэж хэлж ирсэн. За тэгээд speaker нь болохоор ингээд 4 болж байгаа. Тэгээд микрофон дээр нь хамаагүй сайн болж байгаа гэж хэлж ирсэн. За тэгээд яг Spatial Audio буюу эргэн тойрны дуу чимээгээр ингээд дуурч чаддаг гэдэг нь бас дурдж ирсэн. За ингээд зурагтай холбогдолтой үйлдэл хийхэд M1-тэй харьцуулахад 20 дахин урдан өмнөх одоо бүр 8 дахь үеийн i5-та дээрээс одоо бүр 5 дахин урдан. За тэгээ видеотой холбогдолтой үйлдэл хийхэд яг M1-ээс 38 дахин урдан яг i5-ийн 8 дахь үеийнхтэй харьцуулахад 15 дахин урдан. За тэгээ батарейны хувьд 18 цагийн одоо бичлэг үүсгэх боломжтой. За тэгээ дагалдаж ирэх адаптер нь 2 нөхтэй байна. 2C. За тэгээд энэ адаптераар цэнэглэх юм бол нэг хурдан цэнэглэлтийн горимд дэмждэг гэж бол хэлжсэн 30 минутанд 50%-ийг дүүргэнэ гэж. За тэгээд энэс гадна саяны одоо M2 чип ямар өөр ноутбук дээр орж ирсэн бэ гэхээр яг MacBook Pro дээр орж ирсэн. За тэр MacBook Pro бол яг нэг нотчтой MacBook Pro биш, яг M1-тэй MacBook Pro дээр яг зөвхөн яг чипийн солиол орж ирсэн. Бусад өөр янз бүрийн дизайны бол өөрчлөлт огцол байхгүй гэж хэлжсэн. За тэгээд зурагтай холбогдолтой үйлдэл хийхэд өмнөх M1 13 инчийн Pro-тай харьцуулахад 39%-аар хурдан. За тэгээд
8 дахь үеийн IDL-тай харьцуулах 3.4 дахин 3.4 дахин урдан. За тэгээд яг тоглоход M1-тэйг нь харьцуулахад 39% илүү. За тэгээд IDL-ийн 8 дахь үеийг харьцуулах 3.3 дахин илүү гэж гарсан. Тэгээд RAM нь бол одоо 24 ГБ авал гэж бол хэлж ийсэн. За тэгээд M1 MacBook Air бол хадгалж байгаа юм байлээ. За тэгээд M1 MacBook Pro бол одоо ингээ байхгүй болж байгаа шүү. За тэгээд өмнөх одоо энэ саяны хэлсэн 2 шинэ MacBook ингээд хажуу талын зэрэг ингээд орж ирж байна. Craig ах маань үргэлжлүүлээд macOS үйлдвэрлэлийн системээ ярьсан. Тэгээд жил болгон ямар нэртэйгээр гарах уу гэдэг нь аюу сонирхолтой байдаг. Энэ жилийн үед macOS Ventura гэдэг нэртэйгээр бол гарсан. За тэгээд яг шинээр орж ирж байгаа хамгийн чухал зүйл нь Stage Manager гэдэг байсан. Олон аппликейшн ингээд зэрэг ингээд байхад ер нь л ингээд шамбаагаад амар ингээд хэцүү харагддаг. Одоо бол шууд Control Center-ээ нэгээд Stage Manager гэдэг дарангууд шууд автоматар олон байсан зүйл зүүн болонлуугаа шууд ингээд хураагдах юм байлээ. Тэгээд дүнгиж яг одоо ашиглаж байгаа нь ингээд гоё төвдөө ингээд томор бол харагдах юм байлээ. За тэгээд дан ганц одоо энэ зүйл нь яг энэ дөрөш бас ба iPad OS-д орж иж байгааг шилжижсэн. За тэгээд яг Spotlight Search гэдэг байдаг ингээд юм хайдаг. Тэр нь бол одоо iPad OS одоо ингээд iPhone дээр ингээд орж иж байгаа гэж хэлжсэн. За тэгээд Safari дээр хадгалагддаг яг пассворттой холбогдолтой мэдээллүүдийг илүү ингээд одоо сайжруулж хамгаалтын түвшинг нь ихсгсэн гэж хэлжсэн. За тэгээд macOS дээр одоо тоглоом тоглох талаар одоо холбогдолтой яг мэдээнийх нь хэсгийг эхлэхэд нэг хөөрхөн Япон ах гарч ирээд бас одоо Mac-ууд дээр юм лаг одоо ажиллаж байгаа гэдээ одоо холбогдолтой видео тоглоомд ажгүй явж байгаа шүү гэдгийг бол одоо хэлж ийсэн. За бас нэг гоё юм нь юу байсан бэ гэхээр одоо гар утсан дээр яг FaceTime-аар ярьж хагаад одоо MacBook дээр ингээд ойрхон очиж юм бол шууд үргэлжлүүлэл MacBook дээрээсээ ярих уу гэдэг одоо боломжтой болдог болсон юм байлээ. За тэгээд тэрнээс гадна бас FaceTime ч юм уу яг одоо веб камераар ашиглалттай холбоод хийжээ тийшээ залгахад одоо iPhone-ийн камерыг оронд нь одоо ашиглаж болдог болсон. За тэгээд яг энийг ярь дуусчаад яг Craig ах нэг тийш шууд яг гүйсэн хаашаа гүйснийг бол би ойлгоо гинт гүгээд эхэлсэн. За тэгээд яг iPad OS-ээр ярьж эхэлсэн. За тэгээд цаг агарын аппликейшн бол орж ирсэн. Бурхан минь ер нь бол 2010 оноос хойш iPad бол цаг агарын аппликейшн бол одоо нэмэгдээгүй байсан. Тэгээд одоо энэ жил ингээд нэмэгдэж байна. Энэ бол одоо бурхан минь одоо 12 жилийн хүлээлттэй байсан зүйл одоо л ингээд биелж байна. Ер нь бол яг энэс гадна бас яг тооны машины аппликейшн бас хизээ орж ирэх юм бэ гэсэн одоо бас асуулт бол байгаа. За тэгээ ямар ч цаг агарын аппликейшн бол нэмэгдлээ. За тэгээ зөндөө олон хүн одоо баярлсан баг гэж бодож байна. За тэгээд яг iPad OS дээр ингээд яг Safari-гаараа ингээд tabуд нээсэн тэр tabуудаа ингээд шеэрлж болдог болсон байлээ одоо найзууд руугаа. За тэгээд тэрнээс гадна одоо ингээд холбогдолтой презентацийн бэлдэж хахад одоо яг тэр одоо тэрийгээ бас шеэрлээд одоо шууд найзууд нь орж ирээд одоо цуг одоо эдитлээд явах боломжтой болдог болсон байна. За тэгээд iPad OS дээр ингээд яг холбогдож болдог тоглоомуудыг бас ингээд яг ингээд гоё ингээд яг одоо хооронд нь цуг толуулах боломжтой болсон байлээ. За тэгээд энэ дан ганц iPad OS дээр биш Mac дээр одоо iPhone дээр аль алин дээр нь одоо ингээд оруулж ирж байгаа гэж бол хэлж ийсэн. За тэгээд яг тийм хамгийн сүүлд нь яг тэр яг Stage Manager нь iPad OS дээр ч гэсэн байгаа шүү гэж яг дахиад бол хэлж ийсэн. За тэгээд ивентийн төгсгөлийг бол Tim Cook бол хийсэн. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд баяртай.